За сайн байцгаана уу. Монголынхаа нийт баялаг бүтээгчдийн өмнөөс та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Одоо бидний хийж байгаа форум оны хамгийн ихэнд явагдаж байгаа форумыг байна Монгол улс орон даяар харж байгаа. Энэ төрийн одоо шийдвэр гаргах хүмүүс гэсэн бас үзэж байгаа байх гэж найдаж байна. Дээрээс нь одоо өнөөдөр шадар сайдын дэргэд санаачлахаар явагдаж байгаа мөн шудраг өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа энэ мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа нэлээд үр дүнд хүрнэ гэж найдаж шүү. Яагаад ингэж найдаж байна гэх юм бол баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2021 онд маш олон төрлийн ажлуудыг хийсэн. Хичнээн цар тахалтай хатуу хөл өрөөтэй байсан ч гэсэн бид нэр захимаар улсын их хурлын даргатай хэлцүүлгүүдийг хийжсэн. Тэр 10 их найд, 2 их найдын үед дараад нь улсын их хурлын гишүүдийг өглөөний цайнд уулзаж энэ асуудал проблемыг ярьж ирсэн. Миний би өөрөө ч гэсэн баялаг бүтээгч нэвтрүүлгийг хөтлөөд явж ирсэн. Одоо ч гэсэн хөтлөөд явж л байгаа. Энэ жил одоо бас 100 баялаг бүтээгчийн нэвтрүүлгийг хийнэгээ төлөвлөсөн ингээ явж байгаа. Тэгэхээр баялаг бүтээгчид та бүхэн маань тэр баялаг бүтээгчдийг төлөөлдөг холбоодын тэргүүн гүйцэтгэх захирлууд тууцын дарганаар та нар маань тэргээ төлөөлөөд маш сайн одоо санал асуулт хэлбэр байна. Энэ мэрэгжлийн нэгдсэн зөвлөл одоо байгуулагчнуудаас ашиглал өндөр шүү. Одоо алийн болгон бид нар дан-дангаараа явах вэ? Зөвхөн нэг салбарынхаа эрх ашигыг хамгаалахын төлөө явах уу? Нэгдээд нийлээд том эрх ашигын төлөө явъя. Хоёрдугаар ковид цар тахал гэсэн энэ хүнд цаг үед бидэрт цаг хугацаа маш үн цэнтэй байна. Эдний яолохыг хураахыг хүлээсэн бол бид нар дахиад 1-2 хоног хойшлох байсан. Өнөөдөр бидний форма яралтаагаар хийж байгаа. Өнөөдөр бидний нуруунд дээр бидний одоо үр зээл одоо түрээс гэдэг юм уу одоо энэ хил гайл хаалттаагаас болоод бараа бүтээгдэхүүний үн ханш нэмэгдэж байгаа. Бензин шатгуунтай холбогдохоор өргөн барааны үн нэмэгдэж байгаа. Энэ бүгд баялаг бүтээгчид та бүхний нуруунд дээр бууж ирж байна. Тийм учраас энэ шин сэргэлтийн бодлогонд яаралтай тусгууж энэ бодлогуудыг хурдан түргэн хэрэгжүүлэхгүй бол Монгол улсын нийт хүн амын ихэнх ажлын байраар хангаж идэг маш чухал салбар байна. Өнөөдөр одоо маш хүнд байдалтай байна. Тийм учраас одоо миний хувьд бол одоо хэлэх юм бол энэ улсын эдийн засаг уул уурхаагаас бүрддэг. Улсын төсвөн зөвхөн нүүрснээсээ бүрддэг. Шатхуун эрчим хүч нь зөвхөн ганцхан улсаас хамааралтай байдаг. Импорт нь зөвхөн нэг боомтоос хамааралтай байдаг. Энэ байдлыг энэ цар тахал бидэд ойлгож харуулж өглөө. Одоо энээсээ хурдан түргэн салах хэрэгтэй байна. Энээс ганц гарах гарцсан бол үйлдвэрчсэн улсад болох хэрэгтэй.